Бидний энэхээр дотор бол гайхамшигтай зүйлүүд байна. Эрдэнэс байна, бурхан байна. Гэхдээ тэрийг л малтаж, ухаж, малтаж ил гаргаад тэгээ тэрүүгээрээ орший. Тэр эрдэнэсээс маань амжилт ирдэм байх. Тэр бурхнаас маань амар амгалан ирдэм байх. Дотор байгаа. Гаднаас ирдгүүн байна. Энэ үнэ манайха. Энэ үнэн. Ингээд одоо бол штэ. Дотоод сэтгэлийнхээ энэ сайхан мөн чанараар хэдүүлээ түрүүнтэй сайхан сэтгэл манд тугай хайр манд тугай хүн чанар манд тугай тий гэсэн шиг энэ яг нэг юм гоё сэтгэлээрээ хүнд бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээ ажил үйлчлэгээ хийгээд явуулаад заа юу. Тэгээд тэрнээсээ бас мөнгө олоод. Гөө бас дээр нь цалиу өгд юм уу гэсэн гэдэг шиг л. Зөв хүнд буян тус болонгоо хүнийг сайн сайхан аз жаргалтай болгонгоо ингээд мөнгө олдог. Мөнгө олох гэж энд нэг юм хийгээд тэнд нэг хүнд буян хийх гээд нэг ингэж ийм хоёрдмол биш. Ингэж оршиж амьдрах тэр арга замаа тэр боломжоо олж харж авах чинь жинхэнэ сүнсний сэрэлт. Жинхэнэ эн чинь нөгөө сүнснийхээ зорилгыг олж олж байгаа нь тэр. Жинхэнэ сүнсний аз жаргал тэн дээр байгаа юм. А ингэж л одоо зөв замаа олохыг хүсэж байгаа хүн байх юм бол бид нартай ингээд өргөжлүүлээд явах хэрэгтэй. Аа юу ээж болно те? 3 сар багдаж болно. Өргөжлүүлээд сурах хэрэгтэй шүү дээ. 3 сар тэгтээ та нарт бол ингээд хангалттай бүр пүүл та нарыг ингээд өөрчилнө аян та гайхамшигтайгаар өөрчилнө. Үнэхээр дотоод сэтгэлд бол үнэхээр гайхамшигтай шийдвүүч байна. Тэгээ монголчууд маань үнэхээр энэ гайхамшигтай ард түмэн их ойрхон байна. Тийм ээ. Тэнгэр биднийг дуудаж байна. Тэгэд энэ гайхамшигтай дотоод сэтгэлийн энэ гайхамшигт үе таалга руу хамтдаа алхахыг хүсвэл та нар бидний энэ хөтөлбөрүүдийг сонгоорой. Одоо хөрхилтэй тийм хүмүүс бол одоо тэгээд одоо яах вэ? Тэгээд цаашаа цаг нь болоогүй хүмүүс бол одоо тэгээд одоо яах вэ гэдэг байгаа шүү дээ. Надад нэг тийм шүлэг байгаа шүү дээ. Хөөрхийгээ шүлэг байгаа. Үнэн мөний замаар ороод өгөөч хэмээн үлэмжийн буйны мөрд хурайлан даллан дуудавч үүрэн эвдүүлсэн шоргоолз мэт үймэн бужигнан одогсод хөөрхий гэд. Шууч юу гэдвүлээ? Аз жаргалын үрээ тариад өгөөч хэмээн арвин буйны мөрд хурайлан даллан дуудавч адуу малын чимээ сонссон мэт алмайран харагсад хөөрхийгч. Шуу юу гэдвүлээ? Зовлон зүдгүүр бүгдээсээ салаад өгөөч хэмээн золттой буйны мөрд хурайлан даллан дуудавч зоо паркийн амтан үдсэн мэт зогсож мөлийн харагсад хөөрхийгч. Тийм нэг шүлэг бичсэн би дээр үед. Манай номон дээр нууц эрдний сан гэдэг миний ном байгаа шүү. Ном авч уншаарай заа. Тэр ном дээр байна. За тэгээд үнэхээр дотоод сэтгэлийнхээ гайхамшигтай очирч тэр сайхан сэтгэлийн гоё мөн чанараа дийлгэж гаргаж уудалж гаргаж ирээд бурхны хувилгаан дагна тий дотор маань ийм бурхан байна гэдгийг таньж барьж аваад тэр бурхнаараа оршиж амьдрал үлсээ залгуулж эхлэх энэ зам мөрчил жинхэнэ ариун цагаан зам мөр, жинхэнэ ухамсар гэгэрлийн зам мөр, жинхэнэ аз жаргалын зам мөр тэр ямар гоё гэж сананаа та нар нэр өстой мэдрээсэй л гэж бодож шүү заа юу. Одоо би тийм л дээ. Би өөрөө тийм учраас би бардам ярьж байгаа, чадж байгаа. Би тийм өөрөө тийм биш байсан бол худлаа ингээ нэг тийм бэдийн гинлээ гэж ярьж штэ тий. Би өөрөө ботцоор өөрийгөө трийг хэрэгжүүлээд хийгээд бүтээгээд үлгэрлээд харуулад ингээ явж байгаа хүн учраас өөрөө мэдж гэн би. Тэгээд тэгж хэлж байгаа. Энэ зам мөрөөр ингэж замнах тий энэ рүү угаасаа тийм хувьтай хүмүүс л ордсон байлээ. Айгуу тийм их сөрөг дээр байгаа буруу булхай тийм нэг юм урдын буянгүй тийм хүмүүс ерөөс орж чаддгүй юм байлээ. Нөгөө л үгүйсгсэн, буруутгсан, шижгэлсэн тэр байдалтай л ингээл үлддэм байлээ. Тэр нэг сөрөг сэтгэлийн төлөв байдлуудаа бидний энэ сайхан сэтгэлийн мөн чанаруудыг, бурханлаг гэгээлэг мөн чанаруудыг маань хаагаад, хашаад, боогоод, боомтлоод тэгээд ингээд бид нар чинь тийм бурханлаг биш, гэгээлэг биш нэг ийм харлага нөхдүүд болчиход байгаа байхгүй юу?
Түүнээс чи өтер бурханлаг мөн чанар чинь дотор чинь байх нь байгаа. Та нар бүгдэнд чинь байгаа. Тэрий чинь хучцсан, дартсан байгаа тэр нэг төр зүрийн хэр буртгуудыг угаая, цэвэрлэе, хэдүүлээ. Ингээд таныг жинхнээсээ бурханлаг зам мөрдөө, гэгээлэг зам мөрдөө, хайрлаг, аз жаргалаг, сайхан сэтгэлийн хүндэг мөн чанараараа дэвжин дээшлэх. Тэр нэг гоё сайхныг мэдрэхийн аз жаргалыг нөгөө дотор ч нь байгаа гоо сайхнаар дайлах юмсан таныг гээд байгаа чи энэ ихгүй да. Тэ? Дотоод сэтгэлийн чинь сүр хүчээр, дотоод сэтгэлийн чинь тэнгэрлэг гоо сайхнаар, тэнгэрлэг тэ, дээд хүчээр, гэгээлэг бурханлаг мөн чанараар чинь таныг өөрийн чинь тэр мөн чанараар чинь өөрт чинь байгаа тэр мөн чанараар чинь шүү. Дайлах юмсан. Үгүй тэгвэл та нэр хамгийн их та баярлах байхгүй да. Хамгийн их аз жаргалыг та тэндээс авах байхгүй да. А түүнээс чи чихэр жимсээр дайлаа та тийм аз жаргал авахгүй. Хамгийн эрдэнэс, хамгийн гоё тансаглал чинь тэрүүгээрээ дайлуулах юм бол таастай жинхэнэ гоё болох байхгүй. Тэгээ би тийж үлэг дайлах юмсан таныг дайлах юмс гэж. Миний дэ ном дэр байх.